цагдаа ирж аваад тэгээд ингээд чиний амьдрал ийм гоё ягт чинь чи үгсэндээ гэж маань бол ганцаардал заяа. Би чинь шалчигнаад байсандаа биш үнэхээр өвдсөн байсан байж тээ гэдэг. Амьдралдаа нүрд тулахад чи яаж арчаагүй царайлах хуу хамаагүй ярьцгаая л та. Хуу хамаагүй л ярьцгаая. Би уг нь ингээд энэ дээр ингээд ийм дараалалтай иймэрхүү юм ярина да гэд ингээд хөрөг бэлтгэсэн байсан байхгүй юу? Гэсэн чинь одоо яригдахгүй байна. Тэгэхээр би одоо зүгээр л толгойд орж байгаагаар л фристайл хий. Тийм байна. Чи ойлаад юм яриулах нь. Би уг нь амар шал өөр бичлэг хийн гэж бодсон юм уу? Эмнэлэг твцсэн. Mental health-ны эмнэлэг твцсэн заяа. Тэгээд тэрний түүх маань бас айгүй хөгжилтэй. Гэхдээ яг хоо ингээ гол юмнуудаа эхлээд ярьчих. Тэгээд анх удаага би онцлуулж үзсэн. Тэгээд би бол ингээд эднээсээ ичгүй байгаа. Ягаад гэвэл би ингээ бүр маш хичээл зүтгэлтэйгээр эднэртэйгээ ажиллаж байгаа учраас би өөрөөр аим бахархаж байгаа учраас би ингээд хүмүүсээс ичи санаа зовж нуух юм надаа алга. Нэгт би major depression та. Тийм ээ, major depression. Баярлаа. За хоёр мэдээж anxiety. Yes. Гуравт PTSD. Дөрөвт bipolar my friends. Тэгээд ингээ онцлуулсны дараа надад амар юу санагдсан. Ийм арай нэг юм тайтгарсан гэх юм уу? Яагаад гэвэл ингээд би амар олон жилдээ багасаа ингээд энтэйгээ тулалдаж, тэмцэлдэж, хайрлж ингээд нэг юм арчилж ингээд бөөцөлж явж байгаа штэ. Тэгээд заримдаа болоод заримдаа болохгүй болоод одоо ингээд явж байгаа штэ. Тэгээд тэр бүх хугацаанд би зүгээр л өөрийгөө дандаа сүртэй шүү чи, сүртэй ажиллаад шүү чи, шалчигнаад шүү чи, муу шүү чи, сул дорой шүү чи. Одоо чи ямар ч амьдрал үзээгүй байж ингэж одоо struggle хийж байгаа юм бол чи яг үнэхээр амьдрал дээр гараад яг баахан хариуцлагууд чиний нуруунд дээр ирэхэд чи яг амьдралд хөл тавиад амьдралдаа нүур тулахад чи яаж арчаагүй царайлах юм бэ гэж би өөртөө жоохон ингэж цаагаараа тэгж ханддаг байхгүй хэдий наагаараа ингэж миний беби гэж арчлахыг шийдэж байгаа гэсэн. Тэгээд онцлуулсны дараа надад ядчихлаа хөөхий нэрэл өвдцэн явж исэн хүний чинь ингээд зөндөө ингээд зовоогоо явцсан байж тээ гэж арай одоо юу би чинь шалчигнаад байсандаа биш үнэхээр өвдцэн байсан байж тээ гэдэг тайлгарл орж ирсэн заяа. Миний яг ингээд багасаа амар их тээж яваа нэг муухай дандаа болтдог мэдрэмж маань бол ганцаардал заяа. I can't help myself but feel lonely. Бэрдэгхгүй юу? Тэг ингээ миний яг ингээд core belief маань надад эцэст надаас өөр хинч байхгүй шүү гэдэг мэдрэмж аваад тий. Тэгээ тэр мэдрэмжинд тэр итгэл үнэмшилтэд би үнэхээр дургүй л дээ. Гэхдээ байгаа л гэдэг юм уу? Тэгээд миний бодлоор одоо ингээд өөртөө зөндөө ажиллаад ингээ анзаараа явж хахад
тэрнээсээ болоод би ямар ч хайртай хүнтэйгээ бүр яг сайн дотн сэтгүү дандаа ийм хитэн давхар хантай байдаг юм бэлээ. Яагаад гэвэл ингээ ханаа нураагаад үнэхээр яг өөртөө оруулаад ирсэн чинь яг тэр үед нөгөө хүн ингээд уусаа явж л таараа гэж бодогдоод байгаа байхгүй юу. Тэр үед би бүр амар ингээ хантайгаа байж байгаа тэр хүн явснаас илүү их амар өвдөх юм шиг санагдаад би тэр хөвтөлтөнд бэлэн биш байгаа юм шиг санагдаад ханаа нураадаг юм шиг байна. Нэгт хоёрт гэхдээ би тэр ханы маань цөмлөөд ч юм уу шургаад хин нэгэн ороод ирээсэ гэж би маш их хүсдэг юм шиг байгаа. Тэгээд миний гол асуудал бол би ингээд одоо ингээд ганцаардах, гониглах, уур хүрэх ч юм уу те тэр мэдрэмжүүдээ ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй, ил гаргахгүй, юм өөрөө ч дотроо мэдрэхгүй ингээд шууд бушуухан ингээд move on хийх гээд гүрийчд юм шиг байгаа заяа. Тэг ингээд бид нар бүгдээрээ ер нь амар олноороо тэгж боддоо штэ. Ингээд гуйниглах, уурлах ч юм уу тэр мэдрэмжүүд бол ингээд амар сөрөг мэдрэмж гэж боддоо штэ. Тийм болохоор би тэрийг нэг бол амар юм анализ хийгээд ухаан зарцуулж агаад ингээл нэг бол ингээл за би яагаад ингэж мэдэрч байна. За өөр хүнээс болсноо, өөрөөсөө болсноо. За тэгвэл тэр хүн юу хийсэн? Тэр хүн яагаад ингэсэн байж болох вэ? Өөх хөрх юм тэгсэн байж болох юм байна. За тэгвэл чи өгсөндөө орлоод байгаа уучлал. Өгсөндөө гонхиглээд байгаа. Одоо болоо. Ийм гоё амьдрал ийм гоё хацсан гэдэг ингээд intellectualize хийчихдэг заяа. Хоёрт нь ингээд нөгөө хитрхи юмны гоё талыг харах гад тэгээ өөрийгөө ингээд яг тэр нөгөө мэдрээд байгаа мэдрэмжүүдээ мэдрүүлэхгүйгээр амьдрал ийм гоё ягт чинь энэ нар ийм гоё, энэ цэцэг ийм гоё ягт чинь, энэ аав ээж чинь ингээд чиний амьдрал ийм гоё ягт чинь чи үгсэндээ гэд тэгж орж ирдэг болохоор тэрийг мэдрэхгүй ингээд далт хийгээд өөрөөсөө далт хийгээд яваад байжээ. Тийм асуудалтай. Хоёрт нь болохоор юу яадаг? Би гонигчлах юм бол амар ингээд авралгүй гонигчлах юм шиг санагдаад тэнгүүт ингээд би гонигтай байх юм бол хинт ч хэрэггүй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Ягаад гэвэл намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс намайг ийм одоо юу хөвгөлтэй цоглог ийм болохоор хайрладаг гэж ингээд цансаа итгээд идэх юм шиг байна. Тийм болохоор би ингээд гонигтай ч юм уу тийм үедээ өөрийгөө тусгаарлаад ганцаараа байгаад тэрийг ганцаараа шийдчихэд гарч ирэх дуртай юм лээ. Тэгээ одоо би тэр дээр ажиллаж байгаа. Тэгээ тэрэн дээр ажиллаад би ивчлэг хийсүүд шүү дээ. I should be proud of myself. За тэгээд тэр имлэгт хөвцсөн тухайгаа жоохон ярьж үгүй заяа. За би ер нь бол ингээд имлэгт орохоос өмнө ер нь бол амар өөрийгөө зүгээр явж ийн л гэж би бододсон байхгүй юу. Тэгээд артайхан яваад энэ да гэж бодоод байсан чинь гэтээ би ер нь дандаа л ингээд ядраал нойрөөрэл ядраал яваад байсан. Тэгж байгаа яг нэг 7 юм уу 2-7 хоногийн өмнө ингээд би бүр ингээд юу болцсон байхгүй юу. Ингээ орноосоо босч чадахгүй, орноосоо босох тэнхэлгүй, шүдэ уух аим хэцүү, хичээлдээ явж чадахгүй. Тэгээ би бүр ингээ өөрийгөө хүчилж хичээлдээ явангууд ингээд хичээл дээрээ яагаад гэдгээ ойлгохгүй гинт уйлж муулаад. Тэгэл ингээл юу хаа сайгүй л уйлал яваад исэн. Тэгээд би ингээд сургуулийнхаа терапевт дээр очиод тэгээд тэгсэн чинь манай хүн яна чи ингээд нэг энэ газар руу очиж ингээд диагноз болохгүй нэ. Ингээд чамд амар тусламж хэрэгтэй байна. Тэгээд тусламж амаар байна уу гэх. Тэгээ би гэд би одоо угаасаа гэртээ яаж ингээд харж яаж ингээд ганцаараа дахиад энэтэй дийл хийхээ би мэдэхгүй байна. Би айж ингээд тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай терапевт ах маань ингээд тэр имлэг рүү ингээд залгаад ингээд манай patient incredibly depressed байна гэдэг хэвгүй юу. Тэнгүүт нь би ингээд гайхсан. Юу депресс болоо явчих уу гэд. Тэгээд тэр хүртэл би өөрийгөө ингээд өөрийнхөө мэдрэмжийг амар invalidate хийгээл яваад байсан л юм л та. За тэгээд би ингэсэн хөө. Би зүгээр нэг газар руу очиод тэгэл нэг хитэн цаг сууж байгаа л онцлуулчаал харих юм бодохгүй юу. Тэгсэн чинь намайг 2 цагтаа ирж авлаа. Аюу сүртэй байдаг юм байна.
2 цагтаа ирж аваад тэгээ би ингээд миний ингээд цүнх мөнхийн маань ингээд шалгаад авангуутлаа намайг ингээд хойдолд нь суулга. Тэгээ ингээд цагдаагийн машинд ингээд сунгууч чинь за өстө sorry айгуу тохгүй шүү. Гэхдээ ялтгүй ингэхгүй болдгоо маа гингөтлээ. Ингээд цагдаагийн машиных нь хойдолд нь ингээд юм төмөр суудалтай заяа. Тэсний ганц хүний суудалтай тэгээ ингээд битүү ингээд юу пластик ингээд цонхтой. Тэгээ би ингээд ер нь бол тусгаарлагдаад явсан байхгүй юу. Гэхдээ би ингээд тэр дотор явж байхдаа юу ингээд гайхах мантай би бүр ингээд зүгээр ингээд сүнс сүлтэн зайлцсан ингээд хаана юу хийж байгаагаа ч ойлгохгүй нэг юм хүн явчихсан. За тэгээд орсон чинь эмэгтэй очсон чинь хамаг ийм нөгөө гутлын үдээс ч юм уу тэг бүр юм левчний төмөр момрыг хүртэл хураагаад авчдсан байна. Ягаад гэвэл тэр ингээд эрсдэлтэй гэж үздэг учраас. Тэгээд би хөөе ингээд зүгээр сургуультай явсан хүүхэд ингээд те гинт имлэгт орчих жоохгүй. Тэг ингээд ямар ч бэлтгэлгүй тэнгүүтлээ ингээд би ингээд ядчихт нь юм амар хар бариу цамцтай тэг нэг джинс өмдтэйс ахгүй. Тэгсэн чинь левчи маань хураагаад авчингууд ингээд би эхний 2 өдөр нэг ийм 2 юм хар бариу уцтайгаа ингээд амар ингээд мөн гарцсан юм явсан. Тэгээ ядчихт ингээд хажуугаар нь ингээд хэдэн өдөр ингээд амар уйлцсан ингээд нүгэр амаа хавцсан. Тэгээд ороод тэгсэн чинь яг миний орсон имлэг азар ингээд амар гоё юу. Тэгээд зөвхөн сэтгэл готарсан ч юм уу anxiety-тэй тэгээ 18-аас 26 насныхын хөвтдөг тийм имлэг байсан байхгүй юу. Тэрнээс нөгөө ингээд амар юм цагаан нөгөө юу гэдэг лээ. Цагаан юм хувцсан өмсөөл орилж шарлаад байдаг имлэг байдаг шүү дээ. Тийм имлэг бол биш шүү манайхаа. Тийм болоогүй. Тийм биш заяа. Тэг эхний 2 өдөр бол надад амар байсан. Амар санагдсан. Яагаад гэвэл ингээд гинэт имлэгт ороод гинт боо юм болчих жоохгүй. Тэнгүүтлээ ингээл гинт ингээл яг юм нөгөө худалдааны хувцч мууч солих хувцч байхгүй. Тэгээ хичээлийнхаа хувцтай ингээд нэг юм орон дээр унтаал. Тэгэл баахан танихгүй хүмүүст орцсон. Тэгэл битгүй. Тэгээ гэрийнхэн маань угаасаа байхгүй. Би ч энд ганцаараа шүү дээ. Тэгэл найзууд маань ирж болохгүй, оруулахгүй. Уцын маань хураагаад авцсан. Эхний 2 хоног бол амар байсан. Тэгээд цаашаага яг үнэндээ ингээд тасаад хүмүүстэй найзлаад арай нэг тайвшраад гайгүй болсон. Тэнгүүтлээ надаа ингээд ямар мэдрэмж төрсөн бэ гэвэл ингээд амар сэтгцийн имлэг гэхээс илүү ингээд юм цэцэрлэг, сувлал, зуны цуслан гурны нийлбэр шиг надад санагдсан. Тэнгүүтлээ ингээд тэнцээ чинь би чинь хөрх ингээд юм хум зурж бодал буцгүй юм чинь ингээ баахан 9 шидийн нэг тоглоом тоглож байгаа юм. Пазл масл ивлүүлж байгаа юм. Зураг зурж байгаа. Сквал зүгээр юм бодож байгаа. Журнал бичиж байгаа. Би имлгээсээ штэ 3 юмыг ойлгоод гэхүү мэдрээд гарсан юм. Би 10 хонсон заа. 10 хоног надаа утас байхгүй юу болохлээр надаа нэг сар шиг санагдсан. 24 цаг чинь биш нэг өдөр чинь нэрэл 24 цагтай санагдсан. За би тэгээ ойлгосон 3 юм ярил л да. Нэгт би чи нөгөө ингээд эцсийн гэтэстэй at the end of the day надаас өөр хинч байхгүй шүү гэдэг бодолтой хүн шүү дээ. Тэр маань бол өөрчлөгдөж чадаагүй. Хэдэн нэг өдөр өөрчлөгдөсөө гэж би хүсэж л энэ гэхдээ үгүй байх л та. Гэхдээ нэг өөрчлөлт гарсан юм нь юу вэ гэхээр тэглээгээд одоо байж at the end of the day надаас өөр хинч байхгүй гэлээгээд тэр ингээд өдөржин тэр бүхэл хугацаанд би ганцаараа байх ёстой гэсэн үг биш юм байна гэж би ойлгосон. Төгсгөлд нь би ганцаараа үлдлээ гэхэд би ингээд энэ бүх хугацаанд ганцаараа байх шаардлагагүй би хүмүүстэй хамт байж болох юм байна шүү дээ. Би хүмүүст итгэж өөрийгөө нээж болох юм байна. Хэдий эцээцэд надад биел байгаа ч гэсэн гэдгийг ойлгосон гэх юм уу. Тэнгүүт арай баг ганцаардж байгаа юм л та. Хоёрт энэ дээр хоёр дахь маань залгаж орж ирж байгаа нь надаа яадаг ч гэсэн гэрийнхэн маань байгаа шүү гэдэг
мэдрэмжийг үнэхээр манай гэрийнх надад өгс. Би бүр амар юм азтай хүн гэдгээ би мэдэн л дээ. Гэхдээ ингээд ямар амар азтай вэ? Ямар амар blessed вэ гэдгээ би дахиад ойлгож байгаа байхгүй яасан бэ гэсэн чинь намайг ингээд имлэгт байж байгаа хугацаанд ингээд 7 хоногт ганц удаа ингээд эргэх боломжтой тийм гэрийнхнаас нь тэр нь ганцхан цаг зав. Тэгсэн чинь манай ихч Канадад амьдардаг байхгүй юу? Тэгсэн чинь Канадаас манай ихч машинаараа 12 цаг яваад надтай ганцхан цаг уулзсан тулд 12 цаг яваад над дээр ирээд тэгээ буцаад 12 цаг машинаа унаад явсан гэвэл яах вэ? Яагаад гэсэн чинь ингээ миний дүү ингээ амар хэцүү байгаа. Ганцаараа ингээ амар хайж байгаа бах. Би заавал очно гээд ирсэн. Би дахиад ойлгох нэг юм. Би өгнө тийм их хайрлагдсан байгаа хгүй юу? Гэтэ тийм их хайрлагдсан хүн ч гэсэн ингэж мэдэрч болдсон байна гэж би өөртөө хүлээн зөвшөөрч эхлэхгүй бол би ингэж цаашаа явж чадахгүй. Тэгэхээр миний хамгийн ихний алхам бол ингэж өөрийнхөө одоо хаан байгаа ямар мэдэрч байгаагаа би хүлээн зөвшөөрөх том алхам авч байгаа. Тэгэхээр би хичнээн ийм аталтай, хичнээн ийм гоё амьдралтай, хичнээн ийм гоё хичтэй байсан ч гэсэн би тэгвэ би миний сэтгэл өвдсөн байна, миний тарих өвдсөн байна. Тэгээд би эндээ гимшээд өөрийгөө өрөвдөөдөх шаардлагагүй. Зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд яагаад гэвэл би цаашаага энэтэйгээ яаж ингээд амьдрах уу гэдгээ би олж чадна. Би сайж би гоё амьдрч чадна. Би энийг бүрэн ялан дийлдэхгүй мах гэхэд би ингээд яаж энэтэйгээ сайхан амьдрах вэ гэдгийг би ойлгож чадна. Тийм болохоор би үлээ зөвшөөрөх хэрэгтэй. За одоо болно. За тэгээ хоёрт нь болохоор намайг имлэгээс гаргахад маань бас манай нөгөө ихч маань ингээд Чикагод амьдардаг байхгүй юу? Тэгээд Чикагоогоос нисээд намайг имлэгээс мань тосож авсан. Би имлэгтээ бас бүр илүү амар ганцаардсан ч гэсэн намайг ингээд байнга ингээд юу ч болж исэн намайг ингэж одоо шалбаа буусан ч намайг хүмүүс ингэ байгаа шүү гэж бодоод ойлгох сайхан байсан. Ёо ямар тийм. За тэгээд гурав дахь ойлгосон юм нь болохоор одоо яг анх имлэгт орохдоо ингэж мэдрэгдсэн байхгүй ингээд. Одоо ингээд миний сэтгэлийн ингээд өвчнүүд одоо эмгэгүүд биш үү ингээд одоо миний сэтгэл өвдсөн байна шүү дээ. Миний ингээд сэтгэл готэрсэн байна шүү дээ. Тэрийг би баавга гэж би төсөөлсөн байхгүй юу? Тэгэхээр би ингээд амар олон жил энэ баавгаас зүгтаж явсан байхгүй юу? Би ингээд баавгаад наригдаж болохгүй гэж би бодоод би ингээд гаднаа зүгээр харагдсан ч гаднаа баяр баясгалтай ингээд юм хумаа хийгээд ингээд зөндөө хичээл ингээд зүгээр юм шиг харагдсан ч би дотроо бол тэр баавгаас би амар олон жил би зүгтаж явсан байхгүй юу? Тэг ингээд амар ядарсан. Тэгээ би энэ имлэгт орчиж байгаа юм чинь надаа энэ имлэгт байхад амар санагдчихж байгаа ч гэсэн би энэ имлэгээс гарахдаа би энэ баавгаатай яаж алалцаад би энэ баавгайг би яаж хөнөөхийг би сурна гэж би бодсон байхгүй юу?
Тэгж би тайтгарсан. Гэтэл би ингээ эмнэлэгтэй байж авах хугацаанд эмнэлгээсээ гарахдаа юу ойлгосон бэ гэхээр би энэ баавгайг алж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Би зүгээр л яаж энтэй алцаад ингээд тололдаад нэг бол ингээд өгсөн юм шиг царайлаад явуулах уу эсвэл одоо юу явуулчаад дараа нь би ингээ яах вэ мануухай барих уу яах вэ их үү гэд тийм аргуудыг л би сурах юм байна. Тэрнээс баавга хизээж өгдөг юм байна. Баавга гарч ирэх юм байна. Тэр үед нь би зүгээр л ингээд баагаад идүүлэхгүй яаж идүүлэхгүй аргалаад явуулах вэ гэдгийг л би сурж амьдралаа үргэлжлүүлэх юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энийг ойлгоход надад муухай эсэл л та. Яагаад гэвэл би depressionтэй амьдрмааргүй байна. Би ч уг сэтгэл нь готарсан би сэтгэл нь ингээ баясцсан юм байгаа байхгүй юу. Гэтэл энэ бол ингээ бүр мөсөн давн туулдаггүй зүйл юм байна гэдгийг ойлгосон. Гэтэ зүгээр би амар хичээж байгаа. Тэгээд надтай цуг ингээ эмнэлэгтэйсэн хүмүүс амар хичээж илээ. Амьдрахыг үнэхээр хичээж илээ. Тэгээд за би одоо ингээд эмнэлгээсээ гарчингуутлаа intensive outpatient program буюу одоо юу хөө эрчимжүүлсэн ингээ хэвтгүүгээр эмчлүүлдэг тийм програмд явж байгаа байхгүй. Тэр маань ингээд 7 хоногийн 4 өдөр 2 цаг group therapy-нд явдаг. Тэгээд хажуугаар нь яг сэтгцийн эмчтэйгээ уулзаад тэгээд сэтгэл зүйчтэй уулзаад ингээ явдаг. Тэгээ би имээ ууж байгаа сайхан. За тэгэнгүүтлээ нөгөө эмнэлэгт болохоор бүр амар эрчимтэй байсан нь юу вэ гэхээр имээ ууж одоо сэтгэл зүй сэтгцийн эмчтэй уулзахаас гадна ингээд бүр өдөрт 4 удаа group therapy болдог гэсэн байхгүй. Тэгэхээр ингээ 10 хоногийн турш ингээ нэг өдөрт 4 удаа гэрч 40 удаа би ингээ group therapy-д орсон байна. За энэ өстө миний бодсноос айгүй өөр хэцүү болж байна манайхаа. Юу болоод байна гэж. Их амар камер урдаа тавьчаад уйлж мөйлээ. Юу болоод байна. За яг тэ би энийг хүлэн зөвшөөрөх гэж хичээж байгаа юм шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө шаалахгүй, би өөрөөсөө кринжлэхгүй. Ягаад гэвэл би хэрвээ энийг үзэж байгаа хин нэгэн ингээд ижлэхэн ч юм уу төстэй юм мэдрээ төстэй юм туулаад явж байгаа бол би тэр хүнийг би хизээч ямар кринж юм бэ ямар мяа юм бэ гэж би хизэж бодохгүй байхгүй юу. Тэгэхээр би бусад хүмүүсийг ч гэсэн тэгж бити өөрийгөө бодосоо гэж хүсэж байгаа учраас би өөрийгөө тэгж бодохгүй. Би одоо эмнэлгээсээ гараад яг үнэндээ юу вэ? Сар гарна. Бараг л 2 сар болчихно. Тэгээд би ингээд надаа эмнэлгээс гарахад маань амар айжсэн. Яагаад гэвэл миний нөгөө гинэт орхисон амьдрал тэр чигээр намайг хүлээж байгаа шүү дээ. Бүр аваарцсан хүлээж байгаа шүү дээ. Тийм болохоор надаа ингээ яг хурдны зам руу хажуу талаас нь ингээд орох гээд нэг юм айцтай байдаг. Бүх машин аим хурд явж байгаа. Чи ингээд хурдлаад ингээ орох гээд шингэж багтах гээд явж байгаа. Яг тэр шиг амар айцтай мэдрэмж төрж исэн. Тэгээ би дээрэс нь өөрийгөө амар хурдан ингээл идэгчхий бодсон. Би гараад шууд өмнө хийж чадчихсан бүх юмаа хийгээл хичээл номоо хийгээл бүх юмаа зохицуулаад явах юм болов уу гэж би бодсон. Даадахгүй мэлээ. Тэгээ би хичээлүүдтэй ингээ явахыг хичээж байгаад үнэхээр даадахгүй юм байна гэж би хүлээн зөвшөөрөөд тэгээд би өөртөө ингээд ингээ амрах процесс хийх цаг хугацааг нь би өгсдөө байна. Би өөрийгөө арай л хурдан ингээд зүгээр олчлоо гэж би бодсон байна гэдгийг ойлгоод тэгээ би хичээлээсээ чөлөө авсан байгаа. Тэгэнгүүт одоо энэ дээр ингээ ямар асуудлууд надад ингээ гарч ирж байна вэ гэхээр миний саяны сургалтын төлбөр ингээ замхран хийсэн утсан байгаа. Ямар их мөнгө лээ гэж бодогдож байгаа юм. Хоёрт нь
би ингээд юу саяны улирал ингээд чулуу авсан улиралдаа би тэтгэлгээ бас ингээд авсан байсан байхгүй юу. Тэгэхээр сая сурч чадаагүй юм чинь ингээд хойшлоод сурна гэсэн үг шүү дээ. Тэнгүүт миний тэтгэлэг дахиад надаа ирэх үү ирэхгүй юу гингүүт дахиад мөнгөний асуудал. Гуравт нь би цагтаа төгсөж чадах уу чадахгүй юу. За тэр морил дүүрч болж байгаа шүү дээ. Ингээд манай нэг найз хэлсэн ингээд зүгээрээ хичээл бол байж л байна. Чи байхгүй бол хичээл байхгүй шүү дээ гэсэн. Тэгэхээр нэрэл ингээд хичээл ном босод юмд ингээд санаа зовхоос өмнө яалтчгүй өөртөө санаа зовхгүй бол болохоо болчлоо. Тэгэхээр би ингээд гэлти санагдахгүйгээр хичээлээсээ чөлөө авч байгаа. Тэг би өөрийгөө амраахыг хичээж байгаа. Тийм болохоор би бичлэгээ нэлийн удаа хийгээгүй манайхаа. Надад маш жирийн зүйл хийхэд хэцүү байлаа манайхаа. Тэгэхээр ойлгож байгаа гэж найдаж байгаа манайхаа. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа манайхаа. Та бүхэн бас өөртөө хайртай байгаарай. Өөрийгөө ямар ч амьдралынхаа ямар ч мөчлөгтөө явж исэн, ямар ч сууг явж исэн, те ямар ч хэцүү явж исэн, ямар ч мяарцсан ч юм уу бидгүй ер нь бүр ямар ч явж исэн зүгээр хаана байгаагаа хүлээн зөвшөөрөх хүчийг би танд бэлгэлж байна. Би бол одоо ингээд цаашаага миний амьдрал бол айгүй гоё ингээд дэшигээ юм өөдөө байгаа гэдэгт бол маш их ихтэй байгаа. Гэхдээ мэдээж дардан байхгүй. Одоо ингээд би ингээ өөрийгөө ингээл амар аштайхан болцсон байна гэж бодчих сайн ингээ ойлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн шиг ингээд healing journey бол шулуун байдгүй шүү гэдгийг бүгдээрээ мэднэ. Ойлгоход л хэцүү байна. Тэгэхээр бас ойлгох ухаан танд бэлгэлье. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Энэ хүртэл үзсэн бол ийм цагаан зүрх над руу явуулаач. Тэнгүүтлээ дээрэс нь ингээ заяа. Би та хэдээс бас ингээ комент бичих асуулт үлдээ. Яагаад гэвэл ингээд би ингээ амар ингээ бичлэг хийх миний хамгийн гол зорилго бол хүмүүстэй ингээ коннект хийх байгаа байхгүй юу. Тэгэхээр та яг одоо жинхнээсээ ямар мэдэрч байгаа юм? Та яг одоо жинхнээсээ яг юу бодож байгаа юм? Жинхнээсээ та яг ямар байна гэдэг асуултанд хариулаарай. За. Баярлалаа.